Гэгэн ширээт улсын төрийн тэргүүн агсан Пап Францистай салхаас гүйцэтгэх ёслол Ватикан хотын Гэгэн Петрийн талбайд боллоо. Ёслолын арга хэмжээнд Монгол улсын төр засгийг төлөөлж гадаад харилцааны сайд Баццэг оролцож хүндэтгэл үзүүллээ. Буэнос Айресын хамб Хосе Марио Бергалио 2013 онд папаар сонгогдсноос хойш дэлхийд энх тайвныг цогцлоох, ард түмэн хоорондын харилцан хүндэтгэлийг бэхжүүлэх, инэрл нэгүслийг хүн төрлөختөнд түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм билээ. Монгол улс Гэгэн ширээт улсын харилцааны түүхэнд анх удаа төрийн тэргүүний түвшинд Пап Францис манай улсад 2023 онд төрийн альчлал хийсэн. Уг альчлал хоёр улсын харилцаанд шинэ хуудас нээсэн чухал ач холбогдолтой болсон юм. 800 жилийн өмнө Гүйг хаанаас Ромын папад дэлгэжсэн урилгын дагуу 777 жилийн дараа Монгол улсад төрийн ажил хийхдээ Гүйг хааны загтлыг их хуваар нь бас Монгол улсад авчирч энэ айлчлалд маш их ач холбогдол өгч бэлтгэж оролцсныг бас манай ард түмэн сайн санаж байгаа хаа. Энэ Пап Францис бол дэлхийд даяар энэ дэлхийн их тайван аюулгүй байдлын төлөө их санаа тавьж олон шашин бас зэрэгцэж ив нэгдэлтэй байх талаар ихээхэн хүчин шармаалт гаргаж дэлхийн их тайван дасар их хөрөнгө хувь нэмрээ оруулсан гэдэг ийм нэр хүндтэй хүн. Үнэхээр Монголд ажиллахдаа бол Монголын шашин, соёл, түүхийг маш их судалж, Монголд шашныг бас сайн судалж, шашны сургаал, номлолыг сайтар судалж, Монголын тэнгэр шиг бай гэдэг шүлгийг бас зөвлөж, монголчуудад бас их сайхан дурсамжтай бас бодож авахар зүйлүүдийг хэлж ирснийг манайхан санаж байгаа. Жишээлбэл монголчууд бол агуу түүхтэй ард түмэн бас их муу амьдрах бас заяа багхгүй дэлхийг байлдан дагуулж ирсэн энэ хүчрхэг гүрний үндэстнүүд бол үндэстэн хүмүүс нь бол бүх тэнгэр шигэ уужуу тэнгэрийн хязгааргүй хаяа шигэ амар амгалан дотроо оршиж дэлхийд их таймныг манлайлж ирсэн шашны эрхчлөөний бэлэг, шашны эрхчлөөний бэлэг тэмдэг болсон ийм гайхамшигтай ард түмэн юм а гэдгийг дэлхийд даяар зарласан. Төрийн ажлынхаа үеэр Пап Францис Монголын ард түмнийг сүсэг бишрэл, оюун санааны эрхчлөөний бэлэг тэмдэг хэмээн тодорхойлж, даян дэлхийн амар амгалан энх тайвны төлөөх үйлсэд оруулж байгаа хувь нэмрийг өндөрөөр үнэлсэн юм а. Пап Францисийг сүүлчийн замд нь үдэх ёслолд дэлхийн 150 гаруй орны төр засгийн тэргүүн оролцлоо.